Гудамжаар ээжтэйгээ хамт алхаж явсан нэгэн хүү оройн хоолндоо юу идэхээ ярьж байтал газар гинэт хүчтэй чичирч яг өмнө нь гурван толгойтой аимшигт чөтгөр гарч ирнэ. Тэр замдаа таарсан бүхнийг сүйтгэж эхлэхэд хүмүүс ань тэмцэн зогтцгаав. Харин тэр хүү бүдэрч унаад чөтгөрт баригдан идүүлэхийн даваан дээр Кин нэртэй азарган дахиа гинэт хурч ирэн авардаг. Чөтгөр хөөг буцааж өг гэж шаардсан ч Ки татгалзаж биеийн гэрэлтэн урагш дайрч түүнийг дуусгахаар зэхнэ. Нэг жилийн өмнөх үе рүү очивол Ки нэгэн эм дахиатай зугаатай цаг өнгөрөөж байгаа харагдана. Гэвч өглөө болоход тэр явхаар шийдэж эм дахиан түүнийг үлдээхийг хичээхэд Ки өөрийгөө төрөлхийн тэнүүлчин нэг газар удаан тогтож чаддгүй гэж хэлдэг. Тэр эм дахиан өөрийг нь зүгээр л тоглосон юм болов уу гэж гомдоход Ки тийм биш. Зүгээр л зүүн совинда хөтлөгцөн гэж тайлбарлана. Ингээд Ки ганцаараа тэнүүчилж явахдаа агаарт нисэж буй нэгэн шавжийг хараад чулуу шидэн яг онон унгааж амтархан идэнэ. Амттайгаас гадна хоол боловсруулалт сайн гэж бодоод бүр сэтгэл хангалуун явна. Дараа нь цэцэрлэгт ус уухаар очтол хоёр охин түүнийг анзаарч хаанаас гараад ирв гэж гайхна. Ки дотроо хүүхдүүдийг бүдүүлэг зөрөөд болохоор үзэн яддаг гэж бодож байтал нэг нь шарсан дахиа өгөхөд тэр бүр солиотой юм биш биз гэж гайхав. Удалгүй нэг хүү түүнийг шүүрч авахад нөгөө хоёр охин болиулах гэж оролдоно. Гэвч хүү сонсохгүй Кийг яахаа ярилцаж эхэлнэ. Найз нь идэ гэхэд нөгөө нь ямар өвчнөйг нь мэдэхгүй учраас аюултай гэж хэлээд муурандаа өгье гэж шийднэ. Айсан Ки яаран зүгтаж араас нь хөвгөөд хөөнө. Тэр нэгэн байшинд орж нуугдахад дотор нь нэгэн өвгөн байв. Хөвгөөд араас нь ирээд Ки манайх гэж хэлэхэд өвгөн түүнийг өөртөө хамт амьдардаг. Та нар муу санаатай болохоор өгөхгүй гэж хамгаална. Хөвгүүд худлаа ярьж байгааг нь мэдсэн ч яаж чадалгүй буцаж явдаг. Ки өвгөнд амийг нь аварсанд талархаад удаан саатаж болохгүй. Өөрийн хийх зүйлтэй гэж бодон явхаар зэхнэ. Гэтэл өвгөн хоол барихад татгалзаж чадалгүй идэж эхэлнэ. Тэгтээ өвгөнд ямар нэгэн гуниг байгааг анзаарч асуухад тэр эхнэр нь урд нь бор шувуудыг үргэлж хоолдог байсан тухай ярьдаг. Одоо эргээд бодоход эхнэртэйгээ илүү их цаг өнгөрүүлэхийн тулд арай эрт тэтгэвртэй гарахгүй явдаа гэж харамсна. Түүний энэ гунигийг Ки ойлгож өөрийнх нь гэрөө чөтгөр дайран орж төрсөн эгчийг нь итгэхэд эгч нь өөрийг нь авраач гэж гуйж байсан мөчийг дурсан сандаг. Тэр үед гаднаас дэлбэрэлт сонсогдсон хүмүүс орилон зугтаж чөтгөр галзуурсан мэт тайрч яваа нь харагдана. Ки өмнө нь өөрийг нь хөөж байсан хөвгүүдийг олж харна. Тэдний нэг нь бүдэрч унаж чөтгөр яг дээр нь очиход өвгөн зүгээр хараад зогсож чадалгүй хүүгийн дээр өөрийгөө халахлан шиднэ. Чөтгөр тэднийг сүлбэхээр завдахад Ки гинэт өмнө нь орж хамгаалдаг. Өвгөн хүүхдүүдийг аюулгүй газар аваачих зуур Ки эгчтэй нь юу болсныг санаад улам галзуурсан мэт уурлана. Чөтгөр машин шүрч түн рүү шидэхэд Ки дээгүүр нь үсрэн дайрна. Чөтгөр дараалан машинууд чулууцаар байсан ч Ки бүгдийг нь бултан зайг нь ойртуулж чадна. Чөтгөр газар хүчтэй зохиход Ки суран зайлж дайралтуудаас нь эргэлдэн бултаж байгаад бүр толгой дээр нь гарч ирнэ. Тэгээд нүдийг нь хатгаж сэрхэхээс өмнө дуусгах хэрэгтэй гэж бодоод тусгай довтлогоогоо хэрэглэнэ. Төвний хашгираа нь асар хүчтэй авиа долгион болж ойр хавийн цонхнууд хүртэл хагран чөтгөрийг тас цохиж бутна эргэнэ. Хүмүүс чихээ дараад юу болсныг ойлгохгүй гайхаж байхад өвгөн үүнийг резонанс гэдэг үзэгдэл гэж тайлбарлана. Дууны давтамж ямар нэгэн биетийн долгионтой таарахад шилийгч хагалж чаддаг гэж тэр мэддэг байв. Гэвч ийм аврах чөтгөрийг унгаах хэмжээний хүчтэй байж болно гэж төсөөлсөнгүй. Тэр хооронд Ки дотроо эгчийг нь эзэн чөтгөрөөс хойш бие дотор нь ямар нэг зүйл өөрчлөгдсөнийг сандаг. Тэр үед мөн л тусгай довтлогоогоо хэрэглэж байсан ч хүзүүн дээрээ тэмдэгтэй байсан тэр чөтгөрийг дийлээгүй байжээ. Одоо сая унгасан чөтгөрөө шалгаж үзэхэд эгчийг нь эзэн тэр биш болохыг ойлгоно. Гэвч өвгний хашаа сүйдсэн тул түүнийг цэвэрлэхэд тусалдаг. Бөгөөд хашааг цэвэрлэж дуусах үед Ки аль хэдийн хотыг орхин явсан байв. Өвгний сайхан сэтгэлийн хариуг барьчихлаа гэж найдсаар тэр урд нь орхиод явсан юм дахиа руу буцна. Гэвч очиод харахад тэр аль хэдийн өөр амьдралаа эхлүүлчихсэн байлаа. Жаахан тур саатуулсан дуучлаарай. Чи өөрийн нэрээ энэ бичлэгийн төгсгөлд гаргахыг хүсэж байна уу? Зүгээр нэг нэр биш, өөрийн хэлхийг хүссэн үгтэйгээ хамт. Хэрвээ тийм бол доорх данс руу 4500 төгрөгийн донешн хийснээр чиний нэр болон хэлхийг хүссэн үг дараагийн бичлэгтээр уншигдана. Мөн 1 сарын турш бичлэг бүрийн төгсгөлд гарч байх болно. Одоо шууд бичлэгээ үргэлжлүүлье.
Үүний дараа Ки хувинд сууж, далайд шумбан, далайн зараа түүдэг хөгшин эмэгтэйчүүдтэй хамт яваа харагдана. Тэд түүнд барьсан зараанасаа нэгийг өгдөгч Ки үүнийг идэх хэсэгт нь эргэлзэнэ. Яагаад 3 хоног тэдэнтэй хамт явж байгааг нь ч ойлгохгүй. Тэднийг явсны дараа Ки анх удаа харж буй тэр амьтныг сонирхон ажиглаж идэж болох хэсгээ мэдэхгүй ч зориглон амсна. Гэтэл санаанд оромгүй амттай байсанд бүр алмаарна. Өөр нэг талд Ода гэхэр дэгдэхэнүүд зарж амьдралаа залгуулж байв. Тэдний дунд Йоко химээх дэгдэхээ түүнд урам өгч байхад бусд нь найзуудаа зарчхаад байхад чи яаж ингэж тайван байж чаддаг юм гэж шоолно. Хоёр охин ирж дэгдэхэнүүдийг өхөөрдөн харсан ч Одаагаас айгаад худалдаж авалгүй явчихна. Удалгүй цагдаа нар ирж ийм юм зарж болохгүй хэмээн түүнийг авч яван сануулга өгнө. Ода аргагүй эрхэнд дэгдэхэнүүдээ гэртээ авчирч хоол өгөхөд бусд нь Йоког түлхэн хоолыг нь булаана. Йоко юу ч идээгүйг анзаарсан Ода түүнийг тусад нь гаргаж ирээд өөрийн гараар хооллож хамт кино үзнэ. Йоко киноны гол дүрийн нуруунд дээр байдаг шивэстэй адилхан тэмдгийг Ода дээрээс хараад түүнийг ч бас өөр дээрээ зурж өгөхийг хүснэ. Ода зөвшөөрч нуруун дээр нь үүрэг гэсэн утгатай тэмдэг зурж өгөөд энэ нь сул доройг хамгаалах ёстой гэсэн үг гэж хэлдэг. Гэвч Йоког буцаагаад бусадтай нийлүүлэхэд нөгөөдүүл нь дахиад л шоолно. Маргааш нь Ода задуулсан байдалтай гэртээ ирж Тажжима гэдэг хүнд Якузад төлөх ёстой мөнгөө хугацаанд нь өгч чадаагүй дээ уучлалтгүй. Ядаж эргэтнээ зараарай гэж тулгаагүй нэг юм гэж бодож байтал Тажжима шин цэвэрлэгээний компани нээх гэж байгаа. Удахгүй Якуза хүртэл жирийн ажил хийх шин үе ирнэ гэж ярьдаг. Тэгээд Одод өрөө түүний компанийг удирдах туслах замаар төлж болно гэж хэлнэ. Ода бүр уйлчих шахан ийм сайхан сэтгэлд нь баярлахад Тажжима ах トゥ хүмүүс бие биедээ ингэдэг юм гэж хэлнэ. Гэвч 3 хоногийн дараа хідэн ирчүүд Отогинд ирж Тажжима зогтсон. Тиймээс түүний зээлсэн 10 сая йенийг одоо Ода төлөх ёстой гэж мэдэгдэнэ. Ода Тажжима гарын үсэг зурулж байсныг санаж тэр мөнгөө бизнес эхлүүлэхэд хэрэгтэй гэсэн шүү дээ гэж тайлбарлахад нөгөөдөл Якузад итгэж болохгүй хэлнэ. Энэ үед Ода багада ээж нь оройтож ирнэ гэж хэлээд эргэж ирээгүй. Бусд нь түүнийг шоолж байсан дурсамжаа санаад сэтгэлээр унаж эхэлнэ. Амьдралдаа үргэлж хог мэт харьцуулагдсан тэр гунигын тесэрч биеийн хувирч эхлэхэд айсан хүмүүс түүнийг чөтгөр болж байгааг харна. Яг тэр үед нэгэн ресторанд сууж байсан гэр бүл далайн зараа идэхээр зэхэж байтал цонхны гаднаас ширтэж зогсох Кийг хараад цочно. Гэвч Ки Одогийн дэлбэрэлтээс болсон үмэнийг анзаарч очиж шалгахаар явдаг. Чөтгөр болсон Ода галзуурч дайрч эхлэхэд Йоко түүнийг ухаан оруулахар оролцсон ч нэмэргүй. Тэр бүр дүүрэн автобусыг идэхээр завдахад Ки тусгай довтлогоогоор түүний нэг хэсгийг дэлбэлж орхино. Дахин дайрах гэтэл Йоко болиулахыг гуйж энэ жижигхэн дэгдэхээ энд юу хийж байгаа юм бол гэж Ки гайхна. Одагийн дайралтуудаас бултангаа Ки ахин довтолж бүр толгойг нь сүйтгэнэ. Йоко одог шалгахаар очиход Кига аль хэдийн өгсөн гэж хэлэхэд тэр уйлж одог алчглаа гэж буруутгана. Гэтэл Ода амьд хിവэр бүр анхны төрхтөө иргэн орж ирэхэд Ки хүртэл цочирдно. Чөтгөр болсон хүн эцэстээ эмгэнэлтэй төгсдөг гэж тэр мэддэг байсан. Гэвч Одагийн зүрх сэтгэл бүрэн эзлэгдээгүй учраас амьд үлдсэн бололтой. Ки үүнийг Йоко болон бусадтай нь холбоотой гэж бодно. Йоко ч Ки үнэндээ Одог аврах гэж байсныг ойлгож түүнд баг багаар сэтгэл татагдаж эхэлнэ. Харин Ки энд үлдэх шалтгаан байхгүй гэж үзээд явхаар шийднэ. Йоко дор хаяж Одатайгаа үлдэнэ гэж бодсон ч өөрөө үнэхээр тэхийг хүсэж байгаа эсхийг сайн мэдэхгүй. Ода түүнд санаа зовох хэрэггүй. Кийг хөөж оч гэж хэлнэ. Йоко Кийг дагаж гүйсээр түүнтэй мөргөлдөхөд Ки өөрийг нь дагахаа болохыг өөрөө хүүхдүүдийг үзэн яддаг гэж хэлнэ. Харин тэр уурсаж яаж ийм өхөөрдөм дэгдэхийг орхиод явж чаддаг байна гэж бодно. Удалгүй өссөн Йоко хоол хайж явахдаа нэг үд харна. Гэвч жигшүүртэй санагдаад идэж зүрхлэхгүй өв сэтгээр шийднэ. Яг тэр мөчид хүмүүс дахиад л айж зогтож байгааг хараад өөр нэг чөтгөр гарч ирснийг ойлгоно. Тэр чөтгөр өөрт нь юу хийх бол гэж айсан ч Ки заавал тэнд байгаа гэж бодоод урагшгүй. Чөтгөр Ки рүү дайрсан ч тэр бүх дайралтыг нь бултаж цуврсан цохилтоор буулган авна. Йоко хажуугаас нь урам өгч хашгирч байхад Ки тусгай давталгаагаа хэрэглэнэ. Гэвч чөтгөр биеэ нөхөн сэргээж өөрийгөө ялагдашгүй гэж шоолно.
Чөтгөр Ки үүнийг хизээж таахгүй гэж бодох үед Ки дахин хүчээ хоримтлуулна. Чөтгөр юу ч болохгүй гэж бодсон ч Ки бүх биеийг нь нэвт цохиж эцэст нь сүүлэнд нь хүрч чадна. Ингээд чөтгөр дэлбэрч өгөхөд Йоко баярлан гүйж ирэх боловч Ки туйлдж байгааг анзаарна. Тэр гүйж ирэн асарч эхэлтэл чөтгөрийн үлдэгдэл амьсгалтай хിവэр байж Йоког итгэхээр дайрна. Ки түүнийг түлхэн холдуулж өөрөө хазуулчихна. Эцэст нь чөтгөр өгсөн ч хүмүүс ойртож эхлэхэд Йоко Кийг тэдэнд харуулах ёсгүй гэж бодон аюулгүй газар чирч аваачна. Ки ус гуйхад Йоко өөрийгөө түүнийг хамгаалах үүрэгтэй гэж бодож савны бөглөө олж ирэн толгойг нь түшиж байгаад ус уулгана. Гэвч Ки дээрдэхгүй байв. Тэгээд өөрөө айж байсан өтөө хүртэл зориглон түүж авчран түүнд идүүлнэ. Удалгүй Ки сэрж өөрийгөө амьд байгаад гайхан хажуудаа умтаж буй Йоког хараад түүнийг өөрийг нь аварсныг ойлгоно. Йоко сэрэхэд Ки байхгүй болсон тул уйлж эхэлнэ. Гэтэл Ки ард нь гинэт гарч ирээд хөлөө чирч удаашруулбал орхиод явна шүү гэж хэлнэ. Йоко уурлан толгой руу нушиглоод амийг нь аварсанд ганц баярлаач хэлсэнгүй гэж зэмлэнэ. Яг энэ үед Элизабет нэртэй дахиа элд байран ирж Ки рүү дайрна. Ки түүнийг танихгүй мэт аашилахад Элизабет харин ч сайн байна. Ингэвэл эргэлзэлгүй алж чадна гэж хэлнэ. Эргэн тойрных нь тэднийг юу хийгээд байгааг гайхаж Ки яагаад ийм байсагнаад байгааг нь ойлгохгүй байв. Элизабет түүний хийсэн зүйлийг хизээч мартахгүй гэж хэлээд дайрна. Ки бултаж амжих боловч тэр явах замдаа ундааны автоматыг хүртэл тас завчаад өнгөрнө. Түүний элд 10 сая вольтын цахилгаанаар цэнэглэгдсэн Кийг шарсан дахиа болгох гэж тусгайлан хийсэн гэж тэр хэлдэг. Гэвч Ки яагаад өөрийг нь үзен ядадгийг үнэхээр санахгүй байхыг нь харсан Элизабет өнгөрснөө дурсна. Баян айл түүнийг дөнгөж өндгөөс гарсны дараа өргөж авч хайр халамжаар дүүрэн өсөжээ. Тэр эзэдтэй баярлуулахын тулд янз бүрийн мэх хүртэл сурдаг байсан. Амьдрал нь төгсмөт боловч зүрхэнд нь нэг зүйл дутуу санагддаг байв. Нэг өдөр тэдний герт чөтгөр дайрч гэр бүлийг нь бут зохихын даваан дээр Ки гарч ирэн чөтгөрийг устгана. Тэр өдрөөс Элизабет түүнд дурлаж эхэлжээ. Тэд өдөржин далайн эргээр алхаж Ки аяллахаа тухай ярьж өгсөөр байхад Элизабетийн сэтгэл улам гүн татагддаг. Тэр шүн түүнтэй хамт байж үзээд амьдралдаа дутуу байсан зүйл нь хайр байсныг ойлгосон ч Ки маргааш нь орхиод явчихсан байв. Одоо цагтаа эргэн ирээд Элизабет 6 сарын өмнө зүрхийг нь гიშгэж орхиод явснаас хойш өшөөгөө авахыг л хүсэж ирсэн гэж хэлнэ. Йокоч Элизабетийг Кигийн хуучин найз охин гэдгийг ойлгоно. Элизабет дахиад дайрахад Ки бултаж бэртчихэнд боль гэж хэлсэн ч тэр сонсохгүй. Ки машинаас машин дамжин зүхтаж байхад Йоко бүр болооч хинэн ноён болохыг нь харуулаач гэж орилно. Гэтэл Ки гинэт эргэж Элизабетийг үнсчихнэ. Йоко бүр алмаарч Элизабет ч цочирдно. Ки цааш нь улам дөхөхөд Элизабет ууралсан ч цагдаа ирж тэдний яриаг тасалдуулна. Ки Йоког шүүрч аваад зугтаана. Элизабет түүнийг ална гэж өөртөө амласан ч өөрийнх нь үйлдэл одоо хүртэл түүнд сэтгэлтэй хിവэр байгааг илтгэнэ. Аюулгүй газар очиод Йоко Элизабетийг өөрийнх нь эрийг үнслэе гэж уурлана. Харин Элизабет Кийг хүүхэд дээр гар хүрчгдэг юм бишвэц гэж сэрдэнэ. Ки тийм зүйл хизээж хийхгүй гэж батлагч Элизабет түүнд итгэхгүй. Эмэгтэйчүүдийн тухайд хязгааргүй нэгэн гэж тэр үзэж байв. Гэсэн ч яагаад өөрөө одоо хүртэл түүнд мэдрэмжтэй хിവэр байгаагаа ойлгохгүй. Тэгээд өөр замаар явхаар шийдснээ хэлнэ. Тэр чөтгөрүүдийг устгах аялалд гарсан. Учир нь Ки түүнийг орхиод явсны дараа чөтгөрүүд хотыг нь сүйтгэж олон найзаа алдсан гэж ярьдаг. Дэлхийд даяар ийм зүйл болж байгаа болохоор өөр хинч түн шиг гэр бүл, найз нөхдөө алдах ёсгүй гэж боджээ. Ки харин ийм ариун зориггүй зөвхөн эгчийнхээ өшөөг авмаар байна гэж хэлнэ. Элизабет түүнээс хүзүүн дээрээ тэмдэгтэй чөтгөрийг хаанаас олохоо мэдхүү гэж асуугаад сүүлийн 3 жилд анхны чөтгөрүүд гарч ирснээс хойш 800 гаруй нь бүртгэгдсэн. Ихэнх нь зүгээр л хүмүүсийг устгахыг оролддог байсан ч сүүлийн үеийн хувилбарууд ухаантай, бүр хүнийхтэй төстэй, сэтгэл хөдлөлтөй болж эхэлснийг тайлбарлана. Зарим нь бүр тайван, бүр хүмүүсийг ч тусалдаг гин. Тэр Кид 4 эвэртэй цагаан биетэй нэгэн чөтгөрийн бичлэг үзүүлнэ. Тэр гарынхаа хэлбэрийг галт феникс болгон хуургаж хүмүүс рүү суллахад Ки цочирдож яг л эгч Сара шиг харагдлаа гэж бодно. Элизабет түүнийг хүзүүний тэмдгийг сайн харахыг хэлэхэд Ки бараг ухаанаа алдах шахна. Энэ бол яг өөрийн хайж байсан зүйл мөн байв.
Шөнө Ки болсон явдлыг бодож юу болоод байгааг огт мэдэхгүй ч тэр цагаан чөтгөрийг л олж хвал бүх хариултаа мэднэ гэж өөрийгөө улам зоригжуулна. Маргааш нь Элизабет тэднийг халуун аршаанд авчирч Йоко маш их баярлна. Тэнд хүн байхгүй нь бүрч сайхан санагдна. Элизабет энэ ус Кигийн шарахыг эдгэн гэж хэлтэл түүнийг уснаас айдгийг мэдээд бүр гайхна. Ки хуурай газарт амьдардаг амьтад заавал сэлж сурах хэрэггүй гэж зөрүүлэх боловч Элизабет шууд ус руу түлхчихнэ. Эхэндээ Ки сандарсан ч ус тийм хүн биш, бүр тайвшруулмаар санагдана. Элизабет толгой дээр нь хүйтэн ачуур тавиад дахианууд халуунаас хэмжээрээ зохицуулдаг болохоор ингүүл халууцахгүй гэж хэлдэг. Тэд тайван сууж байтал Йоко Элизабет Кид хэд ойрхон байна гэж уурлаж хол бай гэж хэлнэ. Элизабет Йокогийн нуруунд дээр үүрэг гэсэн үг бичээстэй байгааг анзаарч асуухад Йоко дургүй байсан ч альчуур өгсөнд нь талархаад удаа тэгж бичиж өгсөн. Сул доройг хамгаал гэсэн утгатай гэж тайлбарладаг. Тэгээд одог санан уйлна. Өөрөө Кийг дагахаар шийдсэн ч яагаад гэдгээ сайн мэдэхгүй байгааг Элизабет анзаарна. Харин өөрөө ч гэсэн Кийг уучлаагүй хിവэр гэж бодсоор л байлаа. Удалгүй Ки аршаанд хит удаан байснаас болж халж эхлэхэд өмнө нь нэг мангас гарч ирэх шиг болтогч үнэндээ арьсанд сайн гээд шаврын маск тавьчихсан Элизабет байжээ. Йоко унтсны дараа Элизабет Кигээс юу бодоод байгааг асуухад тэр үтсэн цагаан чөтгөр нь өөрийн санаж буй тэр амтан мөн эсэхэд эргэлзэж байгаагаа хэлдэг. Түүний харсан галт Феникс үнэхээр эргэж Сара байсан болов уу гэсэн асуулт гарч ирнэ. Ки багада Сара нохоод дайруулж байхад хамгаалах гэж байгаад өөрөө хүнд шархсан тухайгаа ярьдаг. Тэгэхэд Сара түүнийг өөхөгт өгөж байгааг хараад гинэт чадлаас ирээж нохойг амдаар нь шатаасан байв. Элизабет чөтгөрүүд хувьсаж байгаа болохоор цагаан чөтгөр нь сараг эдсэн тэр чөтгөрийн дараагийн хэлбэр байж магадгүй. Харин хүзүүний тэмдэг нь үүний баталгаа байх гэж үзнэ. Ямар тааж тэрнийг олчихвол бүх зүйл тодорхой болно гэдэгтээ санал нийлнэ. Тэр чөтгөр хамгийн анх Токиод гарч ирсэн. Эндээс 300 км-ийн цаана байгаа гэж хэлнэ. Гэтэл Ки гинэт Йоко алга болсныг анзаарч үнэндээ нэгэн муур түүнийг шүүрээд явчихсныг харна. Йоко мултран зугтаж хоолоо руу орсон ч муур араас нь хөөсөн хിവэр. Ки болиулахад муурч бас бууж өгөхгүй. Тэд тулалдах гэж байтал муурын бяцхан цулцгнууд ирж Элизабет түүнийг үнэндээ Йоког үр хүүхдээ тижээх гэж барьсан болохыг ойлгоно. Тэр сүүлийн 10 хоног юу ч олж өгөөгүй гэж муур ярьдаг. Элизабет тэдэнд идэх юм болгон өндөглөөд өгнө. Өндөг үр тогтоогүй учраас амьгүй. Угаасаа хаях гэж байсан гэж тэр хэлэхэд муур маш их талархна. Муур эзэнтэй юм байна гэдгийг хараад яагаад эзэн нь тэжээхгүй байгаа юм бол гэж гайхах зуур Ки бүх хотын хүмүүс газар ухаж байгааг анзаарна. Тэр хүмүүс өөрийн ухаантай биш болсон байна гэж ойлгоно. Муур 10 хоногийн өмнө нэгэн мангас гарч ирээд хүмүүсийг амралтгүй нүх ухуулах болсон гэж ярьдаг. Хүүхдүүдийг ч нэг агуулхад хорж хоол сайн өгөхгүй байгаа болохоор их санаа зовж байгаагаа хэлнэ. Тэнд байсан нэгэн хүү ингээд байвал бүгд өхнө гэж хэлээд бусадтайгаа хамт оргож өөрөө хамгаалагчийн анхаарлыг татан үлдэхээр оролддогч эцэстээ баригдана. Нэгэн ажилтан буудах гэж завтахад Элизабет түүнийг цахилгаанд цохиулж унгаан гар утсаараа хүүхдүүдэд тэднийг хүлээд хаяа гэж заавар өгнө. Ингээд тэд Сэй гэдэг хүүгийн герт очиход тосгоныг хянаж буй тэр мангасын нөлөөнд орсон хүмүүс энэ бүхнийг гаднаас хүнд мэддэхгүй барьж байсан бололтой гэж Элизабет дүгнэнэ. Сэй бүгдэд рамен хийж өгч Элизабет хоолыг нь магтахад тэр багаасаа ээжгүй өссөн учраас амьд үлдэхийн тулд ингэж сурсан гэж тайлбарладаг. Элизабет өөрсдийгөө чөтгөрүүдийг устгах аялалд явж байгаа гэж танилцуулж тосгоны мангасч бас чөтгөрийн нэг хэлбэр байх магадлалтай гэж хэлнэ. Гэвч агуулгад байсан хүүхдүүд түүн талаар бараг юу ч мэдэхгүй байлаа. Ингээд Элизабет Кийг мангасыг очиж харахыг ятгахна. Хүүхдүүд тэр мангас дөрвөн эвэргүү гэж хэлэхэд Ки цагаан чөтгөрөөс өөрийг сонирхохгүй хэмээн хамт явхаас татгалзна. Яг тэр мөчид Ки гинт хитрхи хүчтэй дур хүсэлт автаж өөрийгөө барьж дийлэхгүй болох мэт болно. Тэр Элизабет руу дайрахад Элизабет түлхэн холдуулна. Ки бараг гуйх шахан туслаач гэхэд Элизабет түүний байдал ямар ноцтойг ойлгоод маргааш чөтгөрийг устгахад нь тусалбал дараа нь хүсснээ хийн гэж амлана. Кич тэр хүртэл өөрийгөө хянах ёстойгоо ойлгон тайвширхын тулд бүр өөрийгөө хазна. Элизабет түүнийг аюултай байна гэж үзээд угаалгын өрөөнд унт гэж хэлдэг. Маргааш өглөө нь Элизабет сэрэхэд Сэй алга болчихсон. Кич шүн огт унтаж чадаагүй байсан гэдгээ хэлнэ.
Бусад хүүхдүүд Сэй магадгүй чөтгөр болсон аав дээрээ очисон байх гэж тайлбарлана. Үнэхээр Сэй чөтгөр рүү буу чиглүүлэн аавыг нь буцааж өг гэж шаардаж байв. Харин тэр амьтан түүнийг хөнхөн шидэд цээжээ онгойлгон дотор нь аав нь байгааг харуулна. Өнгөрсөн дурсамжаар Сэйгийн аав морин уралдаанд мөрий тавиад бүх мөнгөө алдсан нь гарна. Сэй түүнийг зэмлэхэд дараагийн удаа нууц казинод том хожно гэж аав нь зөрүүдэлдэг. Хөөхтөн зүгээр л ажил хийж болдгоо юм уу гэхэд тийм маягаар хизээж баян болохгүй гэж уурлана. Дараа нь тэр нэг хайрцагнаас эртний бичиг олж дээрэмчид энэ орчимд эрдэнэс болсон. Одоо нэг тэр бум йений үнэтэй болсон гэсэн утгыг нь тайлж уншина. Тэгээд бүтэн жил угсан ч юу ч олохгүй явсаар эцэстээ галзуурч чөтгөр болж хувирчээ. Одоо цагтаа тэр чөтгөр сэйд мөнгөтэй болчихвол тосгоноос явж хүснээрээ амьдарч чадна гэж хэлнэ. Харин Сэй надад мөнгө хэрэггүй. Зүгээр л аавтайгаа энгийн амьдармаар байна гэж хашгирна. Гэтэл чөтгөр түүнийг буцаахад битүүлж мөнгө л энэ ертөнцид чухал гэж орилсоор аврах том биетэй болно. Яг энэ үед Ки, Элизабет, Йоко нар ирж Элизабет үүнийг өөрийн таамагласан шиг ухаантай шинэ хувилбар мөн байна. Гэхдээ ийм том гэж бодоогүй гэж хэлнэ. Чөтгөр духан дээрээ нүд нэхэд Элизабет Кит түүн рүү буухаар гэж анхааруулна. Гэхдээ Йоко даграадсан байв. Тэр дороо хяналтанд орж газар ухаж эхэлнэ. Элизабет чөтгөрт хандан "Эрдэнэсээ тэгвэл өөрөө ухаж олол доо. Яагаад бусдаар бохир ажиллаа хийлгээд байдгийм" гэж хэлнэ. Чөтгөр нударгаараа зохиход тэр бултаж цахилгаанаар зохино. Гэвч огт нөлөөгүй. Тиймээс илүү их хүч хэрэгтэй гэж бодно. Ки урагш дайрахад чөтгөр биен дээрх цахилгаан товч мэт амсруудаа онгойлгон хамгаалалт үүсгэж ойртсон бүхнийг залгина гэж сүрдүүлнэ. Ки тусгай довтлохоогоо хэрэгэлсэн ч чөтгөр бултаж амжих бөгөөд ийм том биетэй мөртлөө ямар хурдан юм бэ гэж бүгд гайхна. Сэкид аавыг нь өршөөж өгөөч гэж гуйхад Элизабет нэг санаа олж Киг чөтгөрийг цахилгаан шон руу төхөөл гэж хэлнэ. Чөтгөр Киг хөөж дайрч Ки арайхийн болцаар явна. Тэр дундаа чөтгөр газар дээрх шороог шүүрэн түүний нүд рүү цацаж дуусгах гэж байтал гинэт газарт хэвтэх эрдэнсийг хараад анхаарал нь сарнина. Элизабет дэгээгээрээ цахилгаан шонтой холбогдсон их хэмжээний гүйдэл дамжуулж Ки тэр мөчтөнд тусгай довтлохоогоор толгойг нь дэлбэлж орхино. Ингэснээр хүмүүс ч өөрийн ухаандаа орцгооно. Ки шууд Элизабет руу очин амлалтаа сануулхад Элизабет "Би одоо ч чамайг үзен яддаг. Юу ч хийхгүй" гэж хэлнэ. Сэй аав руугаа гүйж очиход Ки дими хоосон юм хийчихлээ гэж бухимдана. Сэй аавыгаа хамгаалан өмнө нь ороход ч Ки зогсохгүй. Харин аав нь өөрөө хүүгээ түлхэн холдуулаад "Намайг ал, хүүд минь бүүхөр. Бүгдэд төвөг болсон хүн нь ганц би" гэж гуйна. Ингээд Ки эцэст нь түүнийг ч өршөөж орхидог. Элизабет түүнийг үлдсэн амьдралдаа болсон явдлаа санаж яв гэж хэлдэг. Явх зуур Ки түүний энэ дүр төрхөд жаахан татагдаад хайртай гэж хэлтэл Элизабет шууд өвдөг рүү нүшгэлнэ. Тэдний тэр тулааныг Эбакура гэдэг нэгэн ир бичиж аваад интернетэд тавихад бичлэг нь дорхноо вирус мэт тархана. Ки болон түүний нөхөд гинэт алдартай болж хотын хүмүүс бүгд тэднийг ширтэж эхэлнэ. Йоко өөрийг нь өхөөрдөн болохоор харж байна гэж бодсон ч үнэн дээр нэгэн танхаа бүлэг тэднийг барих гэж байв. Харин Эбакура өмнө нь ердөө сонин хорхоо шавжны бичлэгээр алдартай болохыг мөрөөддөг байсан ч Кинер чөтгөртэй тулалдаж байгааг харснаас хойш бүр өөр зүйл хүсэх болжээ. Тэднийг хот хүртэл дагсан ч алдсан. Гэсэн ч энд хаа нэгтэй байгаа гэдэгт итгэлтэй байсан тул ангийн хамгийн том бичлэгээ хийхээр тэднийг агнахаар шийднэ. Удалгүй танхаачууд Ки нарыг бүслэн барих гэж оролдоход тэд дээвэр лөө өсрөн гарч зогтно. Элизабет бичлэг ямар олон үзэлттэй болсныг хараад хэсэг нам жим байх хэрэгтэй. Хүмүүс одоо бидний араас орно гэж хэлдэг. Гэвч Ки "Би дуртайгаараа амьдрна. Нуугдахгүй" гэж зөрүүдлэнэ. Элизабет хүмүүсийг дутуу үнэлж болохгүй гэж хэлсэн ч тэр сонсохгүй. Маргалцсаар Ки эцэст нь ганцаараа аяллаа үргэлжлүүлнэ гэд салж явна. Йоко мэдээж араас нь дагна. Хот дотор ганцаараа алхаж явхад нэг ир араас нь тор шидэх гэж оролдогч Ки торыг нь тас цохиод явсаар байдаг. Дараа нь Паченкогийн газар олж хүмүүс ийм дуу чимээтэй юмыг яаж хөгжилтэй гэж боддог байна гэж гайхан орж үзнэ. Тэнд Марио гэдэг чөтгөртэй таарахад Ки эхлээд тулалдах гэж зэгтэгч Марио телепатиар өөрийгөө зодтолдох дурггүй гэж хэлнэ. Түүнээс цусны үнэрч мэдрэгдэхгүй болохоор Ки үнэн бололтой гэж боддог. Маритын хойд машиныг нь туршаад үзгэж зөвшөөрөхөд Ки анхны оролдлогоороо том хонжуур тааруулж орхино.
Гэтэл ажилтан амьтан дотор оруулахгүй гэж хэлснээр тэд гадагш гарна. Марио ганц газраас олсон зоосоор орж ирээд ийм их мөнгө хоцсондоо итгэж чаддаггүй. Ки бол энэ мөнгийг хамт хувааж далайн зараа идэ гэж хэлнэ. Харин Марио ийм мөнгийг ашиглах нь зөв юм болов уу гэж эргэлзэн буцааж өгөхийг хүснэ. Тэгэхэд Ки энэ бол чиний аз бурхны бэлэг гэж ятгах татгалзах нь нүгэлтэй адил хэмээн ярина. Тэд далайн зараа авч идэхэд Марио баярлсандаа уйлах шахна. Харин Ки амсаад энэ нь далайхаас шинхэн биш учраас шал муухан амттай байна гэж шууд ухаан алтан ундаг. Ингээд Марио түүнийг өөрч өөрийн овоохойд авчирна. Кис ирээд талархахад Марио өөрөө ганцаараа амьдардаг. Хотод зугаацах дуртай ч өөрийн жижигхэн овоохой нь хамгийн тайван газар гэж ярьдаг. Ки өөрийг нь бүтээсэн хүн хаашаа болсон юм бол гэж асуухад Марио мэдэхгүй. Гэхдээ аз жаргалтай амьдарч байгаа байх гэж найдана. Өнгөрсөн дурсамжид Мариа өөрөө хорт хавдартай 1 сарын настай боллоо гэсэн онц сонсож амьдралаа дэмий өнгөрөөсөндөө харамсан. Ядаж найз охин ч үгүй өнгөрч байна гэж бодож байсан нь гарна. Яг тэр үед түүний биеэс нэг чөтгөр төрч чиний амьдрах гэсэн хүсэл надаар төрсөн. Тиймээс би бит хоёрын амьдралыг хоёуланг нь үргэлжлүүлнэ. Чи харамсалгүй үхэх гин. Гэтэл эмчээс дуудлага ирж өмнөх шинжилгээ андуурагдсан. Чи огт хорт хавдаргүй гэж хэлдэг. Ингээд Марио шинээр төрсөн мэт амьдралаа амьдрна гэж шийджээ. Одоо цагтаа тэр Кит өөрийгөө зориггүй амтан гэж хэлнэ. Хотын хүмүүс түүнийг мангас гэж нэрлэн дээрлэгдэг аж. Харин Ки хүнд ч утгагүй амьдрал гэж байдаггүй. Нэг л өдөр зорилгоо олно гэж урам өгнө. Тэд хамт архиууж Ки бүр бөөлжтлөө согтоод дараа нь нэг онцгой зүйл үзүүлэе гэж бүжиглэж эхэлнэ. Марио инээж нулимсаа гаргана. Тэр шөнийн дараа Марио амьдралдаа хамгийн хөвгчлөлтөө мөчөө өнгөрүүллээ гэж Кит талархахад Ки энэ ертөнцид Марио шиг сайн ч төрүүдч байдгийн байна гэдгийг ойлгоно. Харин энэ хооронд Йоко Киг хайсаар явна. Элизабет түүнийг Март гэдэгч Йоко чи дандаа Кийг дээрлэгдэг болохоор чамайг үзен яддаг гэж хэлнэ. Тэднийг Мисүзү гэдэг охин олж өвчтөе өвөөтэйгээ хамт амьдардаг гэртээ дагуулж очино. Элизабет утсаараа ярьж өөрсдийгөө танилцуулахад Мисүзү түүний ухаалагт гайхна. Тэр тэдэнд улаан будаа өгч идүүлээд өөрөө эмч болж өвөөгөө эдгэмээр байна гэж хичээлээ хийж суудаг. Элизабет энэ орчимд аадар бороо маш их орж байгаа. Голын ойролцоо байж яагаад нүүхгүй байгаа юм гэж асуухад өвөө нь юу ч болохгүй гэж бодож байна гэж Мисүзү хариулна. Элизабет дотроо Кийг одоо хүртэл үзен яддаг мөртлөө яагаад түүнийг алж чадахгүй байгаагаа ойлгохгүй. Магадгүй одоо ч сэтгэлдээ хിവэр юм болов уу гэж бодно. Гэтэл нэг ир ирж гол үерсэн. Яалтай нүүх хэрэгтэй гэж хэлнэ. Тэд авралын төв рүү явах замдаа ус араас нь тулж ирэхийг харна. Гэвч Мисүзүгийн өвөөгийн тэрэгцэр шаварт тэглэж хөдөлсөнгүү. Элизабет бүх хүчээрээ түлхэж байхад ч нэмэргүй. Тэр үед Йоко Элизабет муурнаас өөрийг нь аварч байсан. Бас одоо өвөөг аврах гэж ингэж зүтгэж байгааг хараад яг л Одогийн хэлсэн үүрэг гэдэг үгийн биелэл мэт санагдана. Ингээд өөрөө ч хамт түлхэж эхэлдэг. Өвөө нь ус хэдхэн секундын дараа хүрнэ. Намайг орхих гэлээч Йоко бүх хүчээ гарган түлхсээр эцэст нь бүгд яг амжиж аюулгүй газарт хүрнэ. Өвөө уйлан талархаад Йоко харин Мисүзү том болохоос өмнө бууж өгч болохгүй шүү гэж хэлдэг. Элизабет ч тэд Йокогүйгээр амжихгүй байсныг дотроо хүлээн зөвшөөрнө. Нөгөө талд Марио Кийг зүгээр болов уу гэж санаа зовж байтал газар чичирч эхлэхийг мэдрээд далан нурах гэж байна. Хот даяараа аюулд орлоо гэж ойлгоно. Өнөөдрийн бичлэгт 100 бэлэг гэдэг хүнээс эгчтэй хайрладаг шүү гэсэн захидал ирсэн байна.